Манай аппликейшны хэрэглэгч нарын маань хамгийн ингээд айгу идэвхтэй том хэсэг нь болохоор хүүхэдтэй, залуу гэр бүлүүд болон өсвөр насны хүүхэдтэй бас эцэг эхчүүд айгу их байгаад байгаа. За тэгээ саяны том сегмент болох нөгөө аав ээжүүдийн маань хэрэгцээ өөрөө юу байсан бэ гэхээр илүү хүүхэдтэй холбоотой байдаг. Би тэгэд 6-аас 16 насны хүүхдүүдийн төлөөллийг оролцоолаад судалгаа авсан. Мөн тухайн насны хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөллүүдийг мөн адил цуглуулад тулгарч байгаа шийдмээр байгаа асуудлууд нь юу байгаа вэ гэдгүүдийг бүгдийг асуугаад бид хэд ярилцсан байна. Эцэг эхчүүдийн хувьд болохоор завгүй ажилтай байдаг, өглөө гараад орой гэртээ ордог ч юм уу тий. За тэгэнгүүт тэр үедээ хүүхдтэйгээ харилцах, холбогдох, байшлыг харах, за мөн хүүхдийнх нь утасны цэнийн дууссан байна уу? Эсвэл нэгж датаанд дууссан байна уу, дугаар нь хаагдсан байх үедээ гэдэг ч юм уу. Мэдээж хамгийн том бас нэг хэрэгцээ байсан нь болохоор хүүхэдтэй хэрэглээний мөнгөний өгөх хэсэг нь бол айгүй чухал байсан. Тэгээ тэр хэсэг дээр одоо яадаг вэ гэхээр эцэг эхчүүд нэг бол банкны картаа өгөө явуулдаг. Эсвэл бэлэн мөнгө өгөө явуулдаг. Нөгөө талдаа болохоор хүүхдэд бас асуудлууд байдаг. Ямарваа нэг юм ингээ худалдан авах хэрэгцээ шаардлага гарлаа гэж бодоход одоо шууд төлбөрөө төлөх одоо боломжгүй байдаг гэдэг ч юм уу те. Таксин цуугаад явлаа гэхэд ээж аав руугаа хэлээд одоо би ирчлээ шүү та мөнгөний шилжүүлээд өгөөрэй гэд дахиад нөгөө жолоочтойгоо яриулаад дансын аваа шилжүүлдэг гэх мэтчлэн хүүхэд өөрөө тухайн худалдаа авалтыг хийхэд айгүй хүндрэлтэй бөгөөд тухгүй байдаг юм байна гэдэг нь бол айгүй тодорхой анзаарчихсан. Мандат дээр нэг шийдсэн хэсэг маань болохоор халаасны мөнгө буюу тогтмол дүнгээр эцэг эхийнхэн зөвшөөрөлтөөр хүүхдийн нанс руу автоматар шилждэг үйлдэлийг бол нэмж өгснөөрөө илүү онцлогтой байгаа. Энэ нь болохоор эцэг хүүхд хоёрын хооронд мөнгөний харилцааг илүү хэлбэр болгож өгсөн. Хүүхдийн байршил харж байгаа фижүрийн хувьд болохоор бид хэд хүүхдийн нас нь ингээ бага байх тусмаа эцэгээс нь илүү их хараа хяналт шаардж байгаа. Бас хүүхдээ хаана байхыг мэдэх хэрэгцээ нь илүү өндөр байдаг учраас бид 6-аас 11 хүртэлх насны хүүхдүүдийн байршлыг бол эцэг их болон одоо өвөө эмээ асраа хамгаалагч нь бол харуулж байгаа. Тухайн хүүхд маань тэр Tokyo app руу орох үед пермишн асууж байгаа. Хүүхд маань өөрийн хүслээр зөвшөөрсөн тохиолдолд эцэг рүү бидэд локейшнийг нь дамжуулах үйлдэлийг хийж байгаа. Энэ дээр тухайн девайсын одоо хаана явж байгаа гэдэг уртраг үргийг нь эцэг рүү дамжуулаад тэрийг нь бидэд Google Map руу хувиргаж оруулаад яг одоо хаана байна гэдэг локейшны пинг бидэд зааж өгч байгаа. Хүүхдийн байнга очдог байршлуудыг бол газрын зураг дээр хадгалж өгснөөр Tokyo App-аас яг цаг алдалгүйгээр notification ирээд танаа хүүхэд тэнд байгаа шүү гэдгийг одоо мэдрүүлээд эцэг эхчүүдэд ерөнхийдөө илүү аюулгүй мэдрэмжийг нь бол хангаж өгч цаасан гэж бодож байгаа. 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдийн хувьд бол харьцангуй том болсон. Тэгээд тухайн хүүхдийн хувийн орон зай илүү бас чухал учраас бидэд хүүхэд болон эцэг эх гэр бүлийн дундын тэр нөгөө харилцан ойлголцол хүндлэл итгэлцлийн зайг үлдээгээд тухайн насны хүүхдүүд дээр бол одоо байршил харах үйлчлэгийг одоо нээхгүй байгаа. TVML-д бүртгүүлсэн байгаа хүүхдийн утасны дугаарыг ярианы болон нэгж дата үлдэгдлүүдийг тухайн оператор компанитай бидэд интеграц хийж ажилласан. Тэрүүгээрээ дамжуулаад нэгж дата худалдаж авах боломжуудыг нь бас нээж өгсөн. Дата нэгжийн хувьд ч гэсэндээ дуусгаас өмнө урьдчилж харах боломжтой болсон. Яг дуусныхаа дараа хүүхэд эцэг эхээсээ дата нэгж аваад өгөөч гэх биш, харин урьдчилаад хүүхдийн дата нэгжийг дуусгах төгсөх юм бол цэнэглэх бүрэн боломжтой болсон байгаа. Цэнэгийг харах үйлчлэгээ бас байгаа. Хэдэн цагийн өмнө батарей дууссан, хэдэн цагийн үед ямар хувьтай байсан гэдгийг нь бол харах боломжийг нь олгож өгсөн. Одоо эцэг эхийн девайс дээр хүүхдийн девайсын утасны цэнэгийг харуулах хөгжүүлэлтийг оруулсан. Энэ нь яаж ажиллаж байгаа вэ гэхээр тухайн хүүхд маань Tokyo App руу орох үед манай бэкэндийн түвшинд тухайн хүүхдийн утасны цэнэгийн хувийг хадгалж аваад эргүүлээд эцэг эхийн TVML-ийн мини програмын скрин дээр харуулж өгч ажиллаж байгаа. TVML-ийн бүртгэлийн үед бидэд e-Mongolia-тай интеграц хийж ажилласан байгаа. Энэ дээрээ юу орж ирж байгаа гэхээр тухайн эцэг эх зөвхөн e-Mongolia руу нэг удаагийн баталгаажуулах кодыг оруулаад зөвхөн тухайн хэрэглэгчийн хүүхдүүдийнх нь мэдээлэлүүд гарч ирж байгаа. Насны ангиллаар нь харгалзаад тухайг бүртгүүлэх гэсэн сонголт гарч ирж байгаа. Тэр бүртгүүлэх сонголтыг дарснаар цаашаа хүүхдэд бүртгэх боломж маань нэгдэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн таал өөрийн хүүхдэд бүртгэх боломжтой. Бусад ямар нэгэн хүн таны хүүхдэд бүртгэх боломжгүй болж байгаа маа. TVML-ийн үйлчлэгээний админ эцэг маань лээрээ бусад гишүүн буюу эмээ өвөө ах эцэг нарыг нэмэх бүрэн боломжтой. Тухайн гишүүдийг нэмэхдээ хүүхдийн байршлыг харах, эсвэл дансыг цэнэглэх гэх мэт сонголтуудыг нь бол админ эцэг нь тохируулах
бүрэн боломжийг нь бас олгож өгсөн байгаа. Хүүхэд бас Токийг ашиглах боломжтой болсон. Эцэгтэйгээ адилхан Токи апыг ашиглаж байгаа мэдрэмжийг авахаас гадна яг хүүхдэд хэрэгтэй үйлчилгээнүүдийг бид нэр шүүгээд хүүхдийн Токи дээр бол үлдээсэн байгаа. Мөн хүүхдийн итэвчийн хэсэг бол эцэгтэйгээ яг адилхан учраас би бас тусдаа юм санхүүгээ барьж чадах юм байна гэсэн мэдрэмжийг бас хүүхдэд бол төрүүлж байгаагаараа илүү онцлогтой. T-family гэдэг утга нь болохоор өөрөө Toki family, Tech family гэд хэрэглэгч одоо та бүхэн маань юу гэж ойлгож болно. Токигийн хамт олонны хувьд болохоор ийм гэр бүлд зориулсан хүүхэд эцэг эхчүүдийг хооронд нь технологиор ойртуулсан энэхүү үйлчилгээг хөгжүүлээд нэвтрүүлсэн байгаад бол туйлын их баяртай байгаа. Манай үйлчилгээ маань одоо нэгдээд хэдийгээр 2 сар хүрээгүй хугацаа өнгөрсөн байгаа ч гэсэндээ манай үйлчилгээг ашиглаад гэр бүлийнхаа болон хүүхдийнхаа хэрэгцээг шийдээ явж байгаа. Аль хэдийн 20 мянган орчим бүртгэлтэй гэр бүлтэй болсон байна. За бид цаашдаа илүү яаж хөгжүүлнэ гэж харж байгаа гэхээр хүүхдийн одоо байршлын мэдээллийг харах боломжтой төрөл бүрийн девайсуудыг бидэд бас судалж байгаа. Тэгэхээр аль девайс нь илүү Монголын орчин нөхцөлд тохиромжтой тэдгээр девайсуудыг нэвтрүүлэх гэж бас бидэд зорьж байгаа. Таны хүүхэд UB Cab-аар гэрийнхаа гадаа ирлээ гэж утгад гадаа хотгоны хаалтууд дээр манай бас интеграцууд ажилладаг. Тэрийг асар хамгаалагчид маань шууд Toki App-аар дамжуулаад шууд гадаа хаалтаа нээх боломжтой. Мөн эргээд цаашдаа бид төлөвлөж байгаа юмнууд маань орцны код, лифт дуудах иймэрхүү интеграцуудыг бас төлөвлөөд цаашдаа ажиллаж байгаа. За мөн хүүхэд нь тоглоомын талбай дээр аюулгүй тоглож гэнэ гэдэг утаснаас шууд харах датагаа гэр бүл дундаа шеэрлээд хуваагаад ашигладаг гэх мэтлэн тухайн гэр бүлийг тойрсон өөр ямар хэрэгцээ шаардлагууд байгаад байгаа юм. Тэдгэрийг ингээ хангах одоо үйлчилгээнүүдийг бидэд улам илүү олон болгоод нэмэхээр бол төлөвлөлөөд яг одоо ажиллаж байна. Бидний одоогийн хөгжүүлсэн байгаа T-family үйлчилгээ маань бүртгэлийн хэсэг маань зөвхөн эцэг эхээс эхэлтэй байгаа. Энийг нь бид дараагийн хөгжүүлэлтэн дээр хүүхдээсээ эхлэлтэй бүртгэлийн хүсэлтүүдийг явуулах төлөвлөгөөнүүдийг гаргаж ажиллаж байна. Зөвхөн хүүхдэд зориулсан продуктуудыг шинээр гаргах, шинээр бусад газруудтай холбогдох интеграцууд хийгдэх энэ плануудыг бас төлөвлөд явж байгаа. Toki app маань хэрэглэгч нарт хамгийн хурдан ухаалаг хялбар үйлчилгээг хүргэхээр зорж ажилладаг. Энэ зорилгын хүрээнд гарсан T-family үйлчилгээг маань хэрэглээд явж байгаа. Toki-гийнхаа нийт хэрэглэгч нарт баярлалаа. Цаашдаа бид технологийн хувьд илүү найдвартай ажиллагааг хангаж ажиллах болно. T-family үйлчилгээтэй бүгдээрээ хамтдаа байгаарай.